Битлэн гүц дидгээг байсан. Юм байлтаа бэлгүү суудраа гарч ирээ. Шидийн нөгөө талаас давтсан хоногчтой болсон. Бас дээрээс нь алтаатай. Бэлгүүний гой давтлах байлаа. Заастаа ганга явлаа да. Quincy Okole ганц өгтөөр гой дамжуултыг өгсөн ганц үг дахиад нэг алтаатай давтлахыг оновчтой болгож байна. Тэний үед нэлээд олон алдлаа да. Бэмдор хурдан давтлахыг гараад ирсэн Quincy. Хаалт хийсэн гэхдээ араас нэмжээ. Ч үдэ. Сэргэлэн давтлах хоногчтой болжээ. Ийм л тоглогчтой. Санчрын давтлах оновчтой. 39 хоног Томгийн Санчр авчирч байна. Паркер давтлсан давтлах оновчтой болсон. Бас дээрээс нь алдаа гэсэн гаргаад задлж идэх юм бол өөрт нь давтлахооны алдаа өгөхөр болсон байгаа. Smash Park-ийн гол амжилтсаа яваад өнгөрлөө. Бэлгүүн дахиад түрүүнийх шиг голоор орсон. Энэ удаа дахиад алдаатай давталж байна. Бэлгүүн Санчр гэсэн тулаан яг одоо л явагдаж байна да. Ээж тэнд орж. Давтлаа дээр болжээ. За Санчр алдаа гарсан. Давтлаа ихээс нь алдаа гаргасан. Гэхдээ алхам дэгэлцсэн байсан учраас алдаа гаргасан. Бэлгүүн жоох хоцорч давтлаа байсан. Smash Parker гой дамжуултыг өгсөн. Гой төгсгөл болсон. Спортын төвөр би хинээр шүтүүлэхийг харъя да. Магадгүй Smash Parker шийдэх болов. Smash шийдсэн шийд оновчгүй болсон. Бэлгүүн самраас бөмбөг авсан. Quincy алдаа гаргалаа. Санчр 3-аас шийдсэн. Санчрын шийдэлд оновчгүй болсон. Нэг өргөн тоглолтын цаг дууссан 114-109 харьцаатай. SPL Асын хөдөлгөөдөг хожил авснаар хүслэгтийг тэргүүлж эхэллээ. Эсвэл хугацааны дараа та бүхэндээ бас бэлгүүнтэй хийсэн ярилцлагаар эргээ олзаа. Анги багийн төвөнд тоглогч болох Thorn Walker, Andra Williams нар бөмбөг өсөрөхөд бэлэн болжээ. Andra Williams бөмбөг одоо эхний давталгааг 10 тул тэгэхэр болж байна. Хүлэгцтэйгээс 3-2 хамгаалтыг авч байгаа. Мөг төвшин доошо Jordan McCoy. Мөг төвшингөөс шигсэн Jordan McCoy нарын Бацолбоо жавшин дээр суларцсан байсан. Бацолбогийн одод шидэл оновчтой. Өмнөх тоглолтын трибл буцаага мөг төвшингийн дундын зашил дамжиттай. Магийн хоног 2-оор ахиуллаа. Хэдли мөг төвшин хурдан давталгын дамжиттай. Уушаа прессинг хамгаалах нэг сул талд нь шүү дээ. Батбайм хурдан давталгын Бапын давталган дээр ямар нэг алдаа байгаагүй. Маккой нэмээд овчтоо. Зан медиа амралтыг загаалсан. Бацолбоо 3 дээр сул байна. Бацолбоогийн шидэл оновчтой болж багийн 36 дахь хоног авчирлаа. Зангл авсан. Нэлээд дурамчхан сууж байна. Шууд нэгээр явсан давтлахаа оновчтой болж байна. 58-40. Голоор мөнх төвшин гой гүйсэн гой үйлдвэр байлаа да. Хинч Бацолбоогийн холын зай шидэл оновчтой болсон. Багийн Зангл 80-83 хацаатайгаар Баянзүрх ихэргөө 10 дуу дуаг өдөрлийн ээлжид 8 дахь ялалтаа энхүү байгуулснаар 8 хожил 7 хожигдолтой болж байна.